Ер нь одоо халдвар төвчний дэгдэл тэнд гарч байна, энд гарч байна, тэр хүүхэд өвдөж гин тэцэн хүн халдвар авчиж гин гэд ингээд эмчилэгдэж байгаа өвчтөн хүмүүс үдэж байна. Тэдний ар гэрийнхэн ч байна. Тухайн одоо сургууль дээр ажиллаж байгаа багш нар ч байна, тий, сурагч байна. Энэ хүмүүсүүдийн одоо нэр хүндийг одоо ингэж олны дотор одоо унгаах зорилгоор яагаад энийг ингэж одоо хөндөж тавиад байгааг нь бол сайн ойлгохгүй байгаа. Ер нь бол бага насны одоо хүүхдүүдийн ийм одоо эмзэг насан дээр нэмний учрыг сайн мэдгүй ийм одоо хүүхдүүдийн ийм имийг авчиж олон нийтийн одоо хэрэгслэр одоо ингэж их дэлгэрэнгүй яриад байх нь бол хэр зохимжтой асуудал вэ? Энийг бол аль талдаа бид нар их анхаарах хэрэгтэй. Нэгд, хоёрдугаарт ер нь эрүүл мэндийн тухай хуулинд нэг том заалт байгаа шүү дээ. Халдвар төвчин гэдэг бол энэ одоо халдвар төвчний үед эрүүл мэндийн байгууллагын өгсөн заавар зөвлөмжийн дагуу эмчилгээ үзлэг онцлогоонд одоо хамрагдах үүрэг нь бол тухайн одоо иргэн хувь хүн аж ахуйн нэгж байгууллагад байгаа. Хуулиараа тийм үүрэгтэй. Түүнээс биш тэнд халдвар төвчин гарчлаа. Одоо манайх хүүхдээ эмчилгээнд оруулахгүй. Эсвэл эн чинь зөв буруу. Хэрвээ энэ асуудлыг шүүн хэлэлцэж байгаа бол тэр мэрэгжлийн байгууллагууд руу хандах хэрэгтэй. Төв аймгийн эрүүл мэндийн газарт нь очиж одоо Төв аймгийн одоо цэргийн диспансерын эмч нартай очиж уулз, халдвар төвчин судлалын үндэсний төвийн одоо холбогдох хүмүүстэй нь очиж уулзаж бас тодруулга авч болно шүү дээ. Түүнээс биш одоо гудамжинд одоо ингээд лоозон бариад одоо хашгирах нь бол нэг тийм зохимжтой асуудал бол биш ээ. Энд чинь цаана хүний эрхийн асуудал, хүүхдийн одоо эрхийн асуудал, цаана хувь хүний одоо нуустай холбоотой маш олон одоо ийм ёс суртахууны болоод ёс зүйн хэмжээ зөрчигдөж идэг асуудал нь одоо яригдж идэг ийм л одоо асуудал байгаа шүү дээ.